За энэ удаагийн бичлэгээр та бүхэнд YouTube руу оруулсан бичлэгээ хэрхэн яаж устгахыг харуулъя. За эхлээд YouTube руу орно. За YouTube руу ороход за энэ зүүн талд Your Videos гэдэг үгэн дээрээ дараад орвол таны YouTube channel руугаа оруулсан бичлэгнүүд ингэж гарч ирэх ёстой. За яг устгах байгаа бичлэгнийхээ хойно курсор аваачаад 3 цэг байгаа. Энэ 3 цэг зарахад за хамгийн доор delete гэсэн үг байж байгаа. Ингээд устгахч болно. За устгахдаа энэ өгүүлбэрийг ингэж чеклээд тэгээд устгана. За хэрвээ олон бичлэг зэрэг устгах гарвал устгах бичлэгнүүдээ ингэж урдлыг нь чеклэж идэвхжүүлээд more actions гэдэг энэ дээр үгийг дарна. За тэгэхээр энэ дээр delete гэсэн үг байгаа. Бас энэ өгүүлбэрийг чеклэж идэвхжүүлж байгаа устгачнаа. За эсвэл бас өөрөөр устгаж болно. За эсвэл ингэж гарч ирсний дараа энд таны YouTube channel-д ингэж харагдчих хэвээр. За энэ дээр YouTube Studio гэдэг дээрээ дараад за энэ content гэдэг дээрээ дарна 2 дахь. Дээрээс 2 дахь үгэн дээр дарахаараас таны бичлэгнүүд ингээ гарч ирнэ. За яг мөн сайн адил устгах гарвал арын 3 цэг дээр дараад устгачнаа. За YouTube руу оруулсан бичлэгээ утаснасаа устгах гарвал эхлээд YouTube application руугаа орно. За орохоор энэ хамгийн баруун доод бууланд library гэдэг үг энэ дээр дарна. За одоо Your Videos гэж үгийг сонгоод тэгэхээр таны бичлэгнүүд харагдана. За энд устгах байгаа бичлэгнийхээ арын 3 цэг дээр дарах хэрэгтэй. За энэ 3 цэгийг дарах юм бол дотор нь delete гэсэн үг байгаа. За ингээд delete дараад устгачнаа.